Боловсролын тэргүүний ажилтан Ариуна 2013 онд Солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалтад нэгэн анги хүлээн авч улмаар сурагчдыг бүтээлээр нь хөгжүүлэх технологи сургалтын дэвшилт технологиг боловсруулж ангийнхаа 54 сурагчдын дунд хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүнээс хойш 5 жилийн хугацаанд уг ангийн хамт олон бие даан цаас баримлын шор болон бус зүйлсээр бүтээл урлах, дуу шүлэг, хөгжим, спорт наадамд оролцох зэрэг өөрсдийгөө хөгжүүлж ирсэн бөгөөд энэ явцад сурагчдыг бүтээлээр нь хөгжүүлэх технологи сургалтын цоошин шилдэг арга болсон батлагдж олон шагнал урамшууллын эзэн болжээ. Харин өнөөдөр Ариуна багштай 5 гэнг сурагчдыг бүтээлээр нь хөгжүүлэх технологи бүрээнд хийсэн бүтээл сурч мэдсэн зүйлсээ багш эцэг нийслэлийн боловсролын өдөртөх байгууллагуудад тайлбарласан юм. Ерөөсөө төсвөрийн хичээлээр хүүхдээр баримлын шавар цаас нь угнаа бүтээл урлуулад тэр урсан бүтээл дээр нь суурилж Монгол хэлний хичээлээр хэрхэн хөгжүүлэх вэ? Математик дээр яг хүн орчин дээр яг хүн байгаль дээр яг за бусад бие тамирын хичээлээр хөгжим босролын хичээлээр гадаад хэлний хичээлээр гэх бүх хичээлээр тухайн бүтээл дээрээ суурилж хөгждөг боломжтой гэдгээр бас онцлог юм. За энэхүү яг технологийнхаа хүрээнд маш олон итгэлийн уралдаан одоо шилдэг хичээлийн улсын уралдаануудад амжилттай орцож ирсэн. Одоо өсөн нэмэгдээд манай сургуулийн багшаар ерөөсөө тэр чигээр одоо багаар ажилладаг болсон. Энэ бол бидний гайхалтай амжилт. Сурагчид юу хэлдэг вэ гэхээр өөртөө итгэлтэй, за ярьж сурсан, бодож сурсан, сэтгэж сурсан, за анги хамт олноороо юу хийж бүтээж болохын үлгэр жишээг бас харуулж байгаа юм байгаа. За тэгээ Ариун багшийн хувьд бол энэ технологиг патентжуулж эрхийг нь авсан. Сурагчдыг бүтээлээр нь хөгжүүлэх технологиор 5 жил боловсрсон сурагчид өнгөрсөн хугацаанд сурч мэдсэн болоод өөрт мэдрэгдсэн эер үр дүнгуудээ ингэж хуваалцж байна. 5 жилийн хүрээ бид нар энэ бодыг бүтээл хийдээ тэнцээ өвгөн цанц малгай хороо хийдээ тэгээд тэрүүгээр бид нар сурснаа тэгээд бид нар хүүхдүүдэд зааж тэгээд бид нар юм түгээж өгдөг. Манай багш мандаа одоо би ийм мэдгүй байхаас. Ингээд 5 жилийн өмнө манай ангийн хамгийн хийжсэн болохоор энэ бол би тэгээд энэ бол бигээс хавуулаад одоо ингээд амжин тэгээд сурчлага дээр хөгжүүлэх технологиос үүслээ дөрөв сайхан ном тэгээд ерөнхийдөө хүүхдүүдийн өөрийнхөө санаачлал бүтээсэн зүйлүүдийг олон талаар нь ургуудаа тэгээд бүтээл болгож зөвлөдөг. Тэгээд ингээд амар гоё харагдсан. Уламжлалт боловсролын системтэй уялдсан сурагчдуудтай бие даалгах, бүтээл хийх гэж түүнийг нь хичээлдэн ашиглуулах энэхүү шин технологи нь хүүхдүүдийг багаас нь ирээдүйн чиглэлээр тодорхойлох танхимын сургалтаас илүү үр дүнтэй, сонирхолтойгоор хичээл судлах зэрэг олон боломжуудыг бий болгож өгсөнийг тайланд өдөрлөхийн үеэр багш сурагчдын хүү онцолж гисэн юм.